Энэ ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж хизээ хийж дуусгаар байж байна. Баруун уртлын буудан дээр нэг 7 хан буюу нэг 70 эдний газар болтоо. Тэр нь нэг суганы лонзгийн шугам долоош кабелийн асуудалтай. Жохон төр хугацаанд хэвсэн байдалтай байгаа. Анхны ажлын буюу гацсан зурган дээр энэ бетон малгайчтайсэн. Одоо зураг жоохон өөрчлөлтөд антин чулуу байдлаар өөрчлөлтөд хайсныг жоохон өөрчлөлттэй явж. Энэний ажил эх 7 хоногийн нэгтгэс эхлээ явах юм. Аа. Тийм. Туршид цадан дээр өөр хүндрэлтэй асуудлууд байна уу? 5 төрлийн хив ашигласнаас одоо энэ хашлаг хайс малгайчийн ажил явуулж байгаа зэрэгцээд нэг бага зэргийн зүрийн ажлууд хийгдэхэр байгаа. Туршид цааны өндрөөс багасгах үйл хэлэг 5-20 см ч юм уу. Тодорхой хэмжээнд ийм нэг өсөлтийн асуудал дээр нэг юм өндөр номнууд байгаа. Тэднийг бид нар төсөөд ажилтайгаа уйлдаа явуучих юм. Өндрөөс багасгах гэж одоо яах вэ? Таны нэг тодруулаад хэлээч. Төмөр хിവэр яваад хивний зүрхнээс үүсээд нэг бага зэргийн долгионтой. Тэгэхээр одоо тэгшлэл дээрээс авж агаад чулуу автангаа хийгээд ингээд хайсаа хийгээд явах юм байна. Тэгшлэл дээрээс нь авж агаад тий. Хашаагаар бол хашааны дээдлийг тэгшиж байгаа юм шиг ингэж бага зэргийн тайрж аваад тэгшлээ тэгээд чулуу автангаа малгавчаа ингээд суулгаад явах нь шүү дээ тий. Өргөн хэдтэй явууны зам байх вэ? 2 м тавь. 2 м тавьтай тэгээ иргэд ингээд алхаад голынхоо эргээ үзээд явах тий. Бариулны дээдлийн бариул хэдэн метрт байгаа? Бариул 90. Ямар бариул сонгосон? Одоо хашлаг дээр нэрчин бариул. Хаслагны болохоор галангийнхаа дээдлийн яраас доош явган зам 30 см. Дээшээгээ 90 см металл ашлагтай. Тэгээ металл ашлагны ерөнхий заавал ингэж харагдах нь шүү дээ тий. Энэ юун дээр ингээд харуулаад байгаа. За манай Сэлби үерийн хааны маань хажуудаа эргээд дагсан 2.5 м-ийн өргөнтэй чулуу явган зам дээгүүр иргэд маань зорчоод хажуучаа харахад ийм металл ашлагтай. Металл ашлагны өндөр бол 90-тэй. Доотлын энэ чулуугаар бүрсэн хаявчны хэсэг бол 30-таа гэдэг ингээд метр 20 дээр хамгийн тохиромжтой хэмжээндээр металл ашлагтай 2.5 м чулуун явган зам дээр иргэд маань энэ Сэлбийн одоо энэ голынхаа S outlet хэсэг дээр бол ингэж харж авах нэ. Энэ шугамчлалтай ажил маань өчигдөр дуусаад өнөөдөр одоо энэ кабелийн наашин шилжүүлэх ажлыг иргэн болтой ажлын урдаас өгдөг явж байгаа. Үерийн усны зайлуулт шугамыг гаргаж шинээр өгсөрж ингэж зориултын дагуу хийхин тулд энэ чинь анх байсан төвшнгөөс нэлээд доош өгсөн. Энэ чинь бол хуучин дадан байсан шүү дээ. Тэгээд энийг байгуулах гээд ухчингууд хан өндөр харагдаад байсан. Дээрээс нь технологийн дагуу бол жоохон хөвнөөсөө жоохон илүү зултгаж байгаа хяраад ихштэд тайж хяраад ихштэд дээр малгавч чулуучаа хийгээд төмөр ажиллагаа тавиа явуулчихаар төвшөндөө зургийн дагуу очиж явчихин тийм ээ. Энэ сургууль цэцэрлэг орохоос өмнө энэ ажлыг дуусгамаар байна. 8 сарын 20 гэдэг байлоо. Тэгэхээр энэ бол 8 сарын 20-ны өдөр гэхэд бол үерийн хааныхаа энэ голын тохируулга доктор тогтчих ажлуудыг бол шахаад дуусгана. Явган замын ажлуудаа шахаад дуусгана гэдэг ингээд төлөвлөд ажиллаж